өөрөөсөө эхлэж би бол найрлахгүй усыг бол манлайлж ажиллая гэж ярьж байгаа. Өөрснөө манлайлъя. Өөрснөө одоо үгүй гэж хэлж сурах. Үгүйг хэлчмээр байна л дээ. Энэ өссөн сэргийлэх ажлыг нь бүх төвшөндөө сайн хийхгүйгээр цаашдаа эсслийг даван тул чадах чадвар эднэрт бол байхгүй бол одоо жишээлбэл шинэ гэдэг үг нь болохоор шинэ техник технологи инновацийг л энэ салбар руу оруулах гэсний бол зорилго байж байгаа. Газар зохион байгуулалт, хот байгуулалт гэсэн ийм дөрвөн үндсэн салбарын хүрээнд хийхээр төлөвлөсөн байсан аймгаар нэг үеийн системтэй болоод энэ аймгаар үрдсэн үеийн систем рүү бүх одоо мэдээллүүдийг тэндээ байрлуулад урт үед авч хэрэгэлдэг энэ иргэдийн холбоосыг бий болгох гэдэг. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаад 20 оныхоо төсөв жилийн ажлын төлөвлөгөөгөө баталсан. Төсөвтөр бол нэлээд буцалсан том төсвүүдийг баталгаа гэсэн ийм зүйлийг яаж байгаа том зорилготой төвлөрсөн төслүүдийг ерөөхдөө төсвийг баталж чадлаа гэж яриад байгаа. Тэгэхээр том зорилго гэдэг дээр яг юу төвлөрүүлж ойлгоод тэгээд төсвөө захиран зарцуулах гэж байгаа юм. За одоо ихэм хэвлэл мэдээллийн ажилтнууд таахан бас одоо энэ өдрийн мэндийг хүргэе. 12 сарын 1-2-ны өдрүүдэд аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал хуралдаж аймгийн 21 оны ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл мөрийн хөтөлбөрийн одоо 21 онд хамаарах явцын үнэлгээ хийж одоо дөнгөө тавилаа. Мөн 22 оны жилийн ажлын төлөвлөгөөг одоо баталж аймгийн төсвийг жилийн ажлын төлөвлөгөө дойлд болон одоо баталж өгсөн байгаа. Ер нь энэ жилийн онцлог нь юу юм бэ гэхээр үндэсний хөгжлийн газраас ирүүлсэн одоо зөвлөмж чиглэл байгаа. Монгол улсад хөгжлийн бодлого төлөвлөл түүний удирдлагын тухай хууль хэрэгжээд одоо 2 дахь жилийнх нь өөрийг үзэж байна. За энэ одоо жилийн одоо хөгжлийн бодлогын төлөвлөл түүний удирдлагын тухай хуулийн зааснаар мөн нэгжийн тухай хууль 2022 оны 1 сарын 1-ээс эхэлж хэрэгжинэ. За энэ хоёр хууль зааснараа бол хөгжлийн төлөвлөлтийг тухайн гүйцэтгэх шатны байгууллага нь одоо 5 жилийн, 4 жилийн засгийн газрын Монгол Улсын алсын хараа 2050 гэдэг энэ үндсэн бичиг баримтад суурилсан маягаар хөгжлийнхаа бодлогыг төлөвлөж аймгийн хурал руу оруулж батлуулна гэсэн нэг ийм заалт яваад байгаа. Энэ заалтын хүрээнд бид нэр хөгжлийнхаа бодлогыг одоо төлөвлөж 22-ны бодлогыг төлөвлөж аймгийн хурал руу оруулж байгаа байдал нь юм. За энэ дээр болохоор сая өөрийн чинь асуусан хэд хэдэн багц асуудлууд яригдаад явж байгаа. За нэгдүгээрт нь бид нэр гол нь өнгөрсөн жил эхлүүлсэн ус аймгийн одоо хамгийн олон хүн орлого олж амьдарч байгаа салбар бол яхахгүй хөдөө жоохон салбар. За хөдөө жоохон салбар тэр дундаа мал аж ахуй, газар тариал ингээд хоёр ангилагдаад явчихж байгаа. Тэгвэл мал аж ахуйгаа яаж одоо байгаа бэлчээрийн даац гэдэг одоо бидний малын тоог багтаах хэмжээний одоо бэлчээр баригдаад байна. Одоо байгаа малынхаа тоо толгойг яаж одоо энэ бэлчээртэй зохистой маягаар авч явах вэ? Малынхаа чанарыг яаж сайжруулах вэ гэсэн асуудал байж байгаа. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь ус аймгийн одоо газар нутаг ус агаар гэдэг бол бас харьцангуй бусад аймагуудаа бодоход баруун бүстэй газар тариалангийн үйлдвэрлэл эрхлээд явах боломжтой ийм орчин нөхцөл. Тэгвэл энэ орчин нөхцөлд бас нэгжээс авах одоо ургацынхаа гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр газар тариалангаа яаж оновчтой орчин үеийн техник технологи инновацид шингээсэн маягаар авч явах уу гэсэн ийм хоёр асуудлын хүрээнд өнгөрсөн жил бид нэр шинэ хөдөө увс гээд хөтлөрийг одоо аймгийн хурлаар батлуулсан явж байгаа. Энэ хөтлөрийнхаа хүрээнд ер нь одоо эхлүүлсэн ажиллаж ахын эрчимжүүлээ. Бас газар тариалангаа томоохон кластер маягаар хөгжүүлээ. Малынхаа үйлдвэр ухсааг сайжруулах чиглэлээр тодорхой хэмжээний цөм сөргүүдийг нэгжийг байгуулъя гэсэн энэ чиглэлээр шинэ хөдөө төслөө хэрэгжүүлэхээр нэгдүгээр багц нь орж ирж байгаа. За хоёрдугаар багц нь дахиад ус аймгийн 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт гол одоо малгааны орлогыг бүтээнэ гэсэн зорилтын урд тодтгол дээр аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар иргэдэд орлогожуулна гэсэн ийм одоо бас тодтгол явж байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зам. Тэгвэл одоо орон нутагт сая ковидтэй холбоотой орон нутгийн аялал жуулчлал нэлээд одоо их болж байна. Ялангуяа ус аймаг руу чиглэсэн
энэ дэд үтсийн одоо зам харгуун сайжирсантай холбоотой орон нутг руу чиглэсэн нутгийн одоо орон нутгийн аялагчдын тоо нэлээд нэмэгдэж байгаа. За энэ хүмүүсээс яаж одоо орлогыг бүтээх вэ гэдэг асуудал дахиад энд амьдарч байгаа хүмүүс тэр хүмүүсээс яаж орлого олох вэ гэсэн энэ асуудлын хүрээнд аялал жуулчлалын зайлшгүй дэд бүтцийг хөгжүүлэх, за бас аялал жуулчлалын дэд бүтцтэй холбоотой байгаль орчны ногоон хөгжлийн асуудал яригдээд явж байгаа хог аяллаа менежментийн асуудал. Энэ чиглэл рүү хоёрдугаар нэлийн төлхөө анхаарсан байгаа. Аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгоё. Энэ дэд бүтцийг суурилсан энэ суурин амьдарч байгаа малчид, үйлдвэрлэгчид одоо баялаг бүтээгчид маань эндээс яаж орлого олох вэ гэдэг энэ чиглэлийн одоо тооцоонууд хоёрдугаарт нь явж байгаа. За гуравдугаарт нь за энэ ковид сар тогтлын нөхцөлтэй холбогдуулаад бас одоо бидний одоо энэ хүмүүс хоорондын харилцаа, ялангуяа байгууллага хоорондын харилцаа, холбоо, бүх төрлийн сургалт, хурал зөвлөгөөн, уулзалт хэлцүүлгүүд ерөөсөө цахим хэлбэрлэлөөр шилжиж байгаа. Тэгвэл энэ цахим шилжилтийг бас нэлээд эрчимжүүлэх. Энэ хэрэгцээ шаардлагын хүрээнд одоо Увсан аймгийнхаа цахим шилжилтийг сайжруулах дижитал увс гэсэн хөтөлбөрийг бас тодорхой хэмжээнд томьёолоод энийг одоо бид нар мэрчилжүүлье. Энэ цахим шилжилтийг яг бодиттой хийе гэд энэ чиглэлийн одоо бодлогыг дэвшүүлж оруулсан. Энэ ижүүрийн цахим шилжилтийг хийчихье гэсэн томьёолтой байсан боловч хуралдаар бас зарим төлөвлөлтийн санал гаргаад зарим шилжилтүүд нь хасагтаад зөвхөн одоо дэд бүтцээ байгуулын цахим шилжилтийн дээр нь боловсрол эрүүл мэнд дээр энэ жил одоо бүх одоо аймгийнхаа хэмжээнд цахим шилжилтээ хийх гэсэн ийм чиглэлийн хүрээнд бол төсөв маань батлагдсан. Гэхдээ бид зөвхөн боловсрол эрүүл мэнд гэдээ орхичихгүй энэ цахим шилжилтээ бүхэл одоо төрөөс өсөж байгаа үйлчлэгийг ард иргэд яаж хялбархан авч болох вэ? Гэртээ сууж байгаа яаж энэ үйлчлэгийг бүгдийг авч болох вэ гэсэн энэ асуудлууд нэлээд цогцороо явж байгаа. Ийм гурван шийдлийн хүрээнд бол бодлогоо оруулаад аймгийн хурлаар батлуулсан байгаа. Өнгөрсөн оны секретарын үйл ажиллагааны хөтөлбөрийн 84% гэж дугнасан билүү те. Тэг ер нь одоо өнгөрсөн оны одоо 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг авцгийг ч гэсэн одоо 21 онд хамаарахыг 84%-тай. За мөн одоо засаг даргын үйл ажиллагааны 21 оны жилийн аялын төлөвлөгөөний гүйцэтгэлийг бас 84% гүйцэтгэлтэй байна гэж үнэлсэн. За энэ үнэлгээ бол харьцангуй одоо бас гайгүй үнэлгээ гэж үзэж байгаа. Энэ бол ганцхан бие бүтээсэн үнэлгээ биш. Увсан аймгийн ард түмэн бүгдээрээ дэвшүүлсэн зорилтын хүлээн төр хоёрын дэвшлийн түншлэл иргэд малчид маань, тариаланчид маань, дахиад дээрээс нь баялаг бүтээгчид. За энэ ажлыг зохион байгуулсан төрийн халбаа агчид, төрийн тусгай халбаа агчид гэдэг бүх хүмүүсийн оруулсан хувь нэмрээ гэж ингэж үзэж хөөсөлсөн дүгнэлт үнэлгээ байна гэж үнэлжсэн тэгэхээр хөндлөнгийн байгууллага та 4 жилийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг нь үнэлгээ хийх үү? За тиймэрхүү саналууд гарч ирсэн. Гэхдээ бол энэ Монгол Улсын засгийн газрын үнэлгээ хийх журам дүрм гэдээ байдаг. За яг үнэлгээ хийдэг бүх одоо нэгжүүд бүх байгууллагуудаараа бас байж байна. Бүх байгууллагуудаараа байж байгаа. Дахиад дээрээс нь яг тэр одоо засгийн газрын одоо тогтоолын хүрээнд үнэлгээ хийгдсэн байж байгаа. Ер нь одоо бид нар дахиад энэ он дуусах хүртэл энэ үнэлгээг баталгуучлах чиглэл зорилгоор иргэдээсээ бас тодорхой хэмжээний яг салбараар нь судалгаа авъя гэж төлөвлөжсөн. Одоо маргаашнаас өдөр дэмжин гараад ажиллах гэж. Одоо бид нар энэ дээр иргэдийн үнэлгээг оруулж ирнэ. За иргэд за хуралдаад ингээд 84% үнэлгээ өгсөн юм бол иргэд юу гэж үнэлэхийг бид нар бас гаргаж аваад дахиад та хэлнэ. Иргэдийн үнэлгээ. Нэг өтөр бол хөндлөнгийн үнэлгээ гэсэн. Шинэ хөдөө увс гэдэг энэ төсөл өнгөрсөн жилийн хувьд бол маш олон хүмүүст хүлээлт үүсгэсэн. За миний ажиллах хууг яаж дээшлүүлэх бол гэсэн ингэж хүлээлт үүсгэсэн төсөл байсан. Тэгэхээр энэ жил ямар хэлбэрээр үргэлжлэх вэ? Аль салбарт яаж чиглэлээр төлөвлөж байгаа вэ? За шинэ хөдөө увс гэдэг ингээд хөтөлбөрийн хүрээнд за одоо жишээлбэл шинэ гэдэг үг нь болохоор шинэ техник, технологи, инновацийг л энэ салбар руу оруулах гэсэн юм гол зорилго байж байгаа. За энийг ашиглаад яг одоо байгаа нэгжээс авах одоо гарцыг яаж нэмэгдүүлэх вэ гэсэн ийм асуудлууд бас олон туршилтууд бас амжилттай хийгдлээ өнгөрсөн жил. За энийг бид нар бол зөвхөн
тариаланчтай малчтад үзүүлж байгаа байхгүй юу? Ийм л боломж байна та бүхэнд. Түүнээс бүгдийг одоо төрөөс хийж чадахгүй. Тэгэхээр энийг цаашаа ингээд аваа явах хүмүүстэй бид нар төр хувийн хөгжлийн түншлэлээрээ цаашдаа хамтраад ажиллаад явна. За энэ жилийн хувьд бид нар нэлийн томоохон одоо гэж яригдж байгаа нь бол за улсын төсвийн хөрөнгөөс тодорхой хэмжээнийх нь одоо мөнгө зарцуулагдах шинэ хөдөө төслийн хүрээнд за орон нутгийн төсвөөсөө бид нэг 550 сая төгрөгийг ус аграа гэдэг ингээд шинэ газар тариалангийн кластер үүсгэж энэ зөвхөн газар тариалангаар хүрээлэгдэхгүй байгаад энэ эрчимцэн малаж ухаан асуудал бас давхар яригдана. За эннийхээ нэг одоо 800 га газрын асуудал яригдж байгаа тээл хөхөртгсөн тэр чиглэлд Улаанбаатараас 15 км-ийн зайд байж байгаа. Энэ одоо урьдчилан бүхий газар дээр бас нэг том одоо хөдөө аж ахуйн чиглэлийн кластерыг үүсгэе. За эннийхээ бид нар яг 800 гадаар бүх одоо ижүүрийн шинжилэл хийж хэрэгжүүлж чадахгүй. За нэг 100 орчим гадна яг бас нэг загварыг нь гаргаж ирээд байгаа байхгүй юу? Энэ загвараар 100 гадаар нэг 100 хүн амьдарч болох юм аа. Услахаагаа ингэж шийдчих болох юм. Ийм хэмжээндээ одоо нарийн ногоогоо тариад авчирч болох ийм хэмжээндээ хатлангаа орон бол ийм хэмжээндээ эмийн орон бол ийм хэмжээндээ одоо тэжээлийн орон бол ийм хэмжээндээ фермерийн аж ахуй эрхэлж болох юм гэсэн нэг ийм загварыг гаргах гээд үзээд байгаа. За бас хоёр нөгөө тэрбум модны хүрээнд ч гэсэн бас энд суулгах сөржүүлэхийн газруудаа гэж бас зохис байдлаар хийгээд устгааныхаа системийг нэгдсэн байдлаар аваад ингээд нэг цогц шийдэл гаргах гээд туршилтыг хийхэд байгаа. Хэрвээ энэ туршилт амжилттай болох юм бол цаашаа нөгөө үлдсэн одоо 700 гаан бол төр хөгжлийн шинжилгээний хүрээнд тим загвараар ажиллах хүмүүстэй олгогдоод ингээд явхаар ийм нэг ажил хийх. Энд бол цахилгаан эрчим хүчийг хөргөн тэр газар за худаг усны асуудал, одоо устгааны системийн асуудлыг шийднэ гэдэг. Цахилгааны асуудал, устгааны асуудлыг шийдчих юм бол цаашаа бол явчих гэдэг. Энэ хоёр шийдлийн төрөөс хийхээр ерөнхийдөө тавьсан байж байгаа. За дижитал аймаг гэдэг том зорилго тавьсан. Бас тэр 1.3 тэрбум орчим, 2 тэрбум орчим мөнгө тусалсан байгаа юм тийм. Тэгэхээр энэтэй холбоотойгоор иргэдийн зүгээс дижитал аймаг гэж яг юугаа хэлээд байгаа юм бэ? Ямар үйлчлэгээнүүдийг дижитал болгох гэдэг ингээд маш олон тийм санал шүүмжлэлүүдийг хэлж байна л да. Тэгэхээр тэр дижитал аймаг гэдэг тэр ажлынхаа хүрээнд яг ямар ажлуудыг хийх гэдэг байгаа юм. Тэрний үр дүнд жишээ нь иргэдэд ямар үйлчлэгээ хэлбэрчлэн гэж та бүхэн төсөөлж төлөвлөж байгаа юм. За дижитал аймгийг бол үндсэндээ 1.5 тэрбум төгрөгөөр боловсрал, эрүүл мэнд, төрийн үйлчилгээ, газар зохион байгуулалт, хот байгуулалт гэсэн ийм дөрвөн үндсэн салбарын хүрээнд хийхээр төлөвлөсөн байсан. За явц дунд нь одоо зарим төлөвлөгч санал гаргаад газар зохион байгуулалт, хот байгуулалт хасагдсан. За бас төрийн үйлчилгээг одоо дижитал болгохын бол хасагдсан байж байгаа. Энэ төрөөс хийж байгаа ажлыг ийм давхартуулахгүй энэ төргээд тэгээд цаана бол боловсрал, эрүүл мэнд хоёр хоцорсон байж байгаа. Одоо энэ жилийн хувьд бид нэр дижитал шилжилт байгаа төрхөө боловсрал, эрүүл мэнд рүүгээ чиглэж ингэж хийхээр одоо төлөвлөлээд одоо ажлынхаа даалгавруудыг бэлдээд явж байна. Мэдээж энэ бол тендерийн хүрээнд явагдана. Тэрбум 50 сая төгрөгийн хүрээнд хийгднэ. Одоо хасагдсан байж байгаа. Тэгээд энэ одоо боловсрал, дижитал одоо эрүүл мэнд гэж юу яриад байгаа юм бэ гэхээр хүмүүс нэр буужихгүй байгаа байхгүй толгойд нь яг юу гэх таам болоо энэ төр гэдэгнээс сайн буужихгүй байгаа. Тэгэхээр одоо дэлхийн нийтээрээ одоо бүх төрлийн одоо сургалтууд бол энэ дижитал платформдоор хийгдээд явдаг болсон. Одоо ингээд дэлхийн одоо шилдэг сургуульд одоо орё л гэх юм бол тэр сургуулийн одоо тавьсан шаардлагын хэмжээнд эсээгээ бичээд тэр сургууль руу илгээх ёстой. Тэр бичсэн эсээ нь бол яг тэр шаардлага хангаж байна уу гэдгийг шалгадаг бас дижитал програмууд байдаг. Энэ минийг одоо тэр иргэд бол одоо хүүхд багчууд эзэмших ёстой байхгүй юу? Тэр энэ чиглэлийн одоо юмыг л яриад байгаа юм л да. Би одоо жишээ болгож нэг саглийн сургуулиар яриад байгаа. Саглийн сургуульд одоо жишээлбэл энэ одоо жилийн байдлаар цөөхөн хүүхдтэй 6 дугаар анги 1, 7 дугаар анги 1, 8 дугаар анги 9 дугаар анги 4 бүлэгтэй. Энэ 4 бүлэгт бол мэрэгжлийн физикийн багш, мэрэгжлийн химийн багш, мэрэгжлийн газар зүйн багш, мэрэгжлийн биологийн багш гэдэг ингээд нарийн мэрэгжлийн багшнууд одоо ингээд яг бүтэн цагаар ажиллах боломж байхгүй байгаа.
энэ тул бүтэн цагаар ажиллах баггүй бусад одоо хавсраг одоо энэ эднэрийг нийлүүлсэн нэг одоо тийм холимог одоо хичээл заадаг нэг тийм байгаль ухааны ч гэдэг юм уу нэг тийм багшаа заагаад байна. Тэгээ энэ хүүхдүүд болохоор яг тэр сахилд байснаас болж энэ шинжилгээ ухааны нарийн одоо мэдлэгийг одоо стандарт заасан мэдлэгийг мөн шинжилгээ ухааны тийм орчинд одоо ажиллахгүйгээр одоо ингээд хохирч болохгүй байгаад байгаа байхгүй юу. Тийм тулд тэр дижитал одоо цахим боловсрол хөтөр маань хэрэгжснээр энэ хүүхдүүдэд яг шатлсан тийм үе шаттай даалгаврууд бол очино. Шатлсан үе шаттай даалгавруудыг тэр хүүхд өөрийнхөө одоо байгаа одоо төвшөндөө тохируулаад таглаад хийгээд дараагийн шатлаад тэр даалгавраа гүйцэтгэл коноп дарахад цаашаага тэр нь автоматар засагтаад тухайн одоо багшд очих юм. Тухайн багшд очихоос гадна тухайн хичээл эрхлэгчд бас очино. Бүр анализууд нь бүгд хийгдэд очино. Энэ хүүхдэд одоо аль чиглэл дээр наалдаж байна. Энэ хүүхдийн хөгжил аль дээр нь болохгүй байна. Юу байна гэдэг нэг. Ер нь багшийн ажил бол одоо биднийхээр бол механик ажлууд маш их байгаа. Жишээлбэл нэг шалгалт авахын тулд 10 орчим цаг сэдвээ бэлдэн, шаблоноо бий болгон дахиад ингээд хүүхдүүдээс авчгаа заасан, анализ хийнэ гэдэг ингээд ярих юм бол 10 цаг орчим ингээд багш нэг шалгалт аваад эхлээд анализ хийх хүртэл нэг 10 цаг зарцуулаад байгаа. Тэр хэмжээгээр хичээл эрхлэгч ч гэсэн сургуулийн захирлууд ч гэсэн ийм ачааллууд, анализ хийх ачааллууд ирж байгаа. Тэгвэл энэ анализ хийх ачааллууд ерөөсөө шууд арилна. Хүүхэд одоо нэг төрийн албаны шалгалт өгдөг шиг дараал хариу нь хүүхдээ аваад тэгээд эргээд бүх анализууд бол тэр өдөртөх төвшөнд очино гэсэн. Дараа нь тэр хүүхдэндээ сургамжаар дахиж шатлсан маягаар ингээд яваад энэ чиглэлийн ажлууд бол яг тэр дэлхийн сургуульд орох зам байхгүй юу? Дэлхийн сургууль шалгалт өгөхийн тулд тэр замаар л явна. Өөр замаар явахгүй. Тэгэхээр яг одоо баримтлалтай бий боловсролын одоо тэр хүүхдүүд чинь одоо физикийн багш байхгүй учраас физикийн тэр сайхан орчинд ажиллаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр дижитал орчинд ажиллах байхгүй физикийн орчинд тэр нөгөө дижитал одоо платформ ашиглаад тэр физикийн химэл оюуны ухаанаар үүсгэсэн физикийн одоо туршилтын орчинд ажиллах ялангуяа тэр ухаалаг самбаруудаар хүүхд өөрөө ингэж ажиллах дадлага эхэлж байгаа байхгүй. Өөрөө дадлага чинь дахиад дээрэс нь ийм орчин дээр ашигласан багшийн хичээлийг дуртай үедээ татаж үзэх ийм боломж нь ингээд бүрдээд тэгээд нэг илүү одоо хүүхд маань одоо хаана амьдарч байгаасаа хамаарахгүйгээр Увс аймгаар нэг сургууль болох гэдэг байгаа хөө сахим сургууль. Тэгэхээр Увс аймгийн бүх шилдэг багш нар тэр хүүхдүүдийн багш нар болчих гэдэг байгаа байхгүй. Тэр хүүхд дуртай үедээ тэр багштай чаажилна, асуултаа асууна. Ийм орчин нөхцөлийг бүрдүүлээд бүх одоо твшлүүд ингээд ирэхээр тэр хүүхдийн одоо хөгжил боловсрол зайнаас хамаарахгүйгээр одоо суралцах юм боломжийг л бүрдүүлэх гэдэг. Түүнээсээ одоо бүгдийг бид төвлөрүүлний газар хүчээр бөгнүүлж чадахгүй болчиход байгаа. Ер нь одоо энэ Монгол улсын тархаа бутархаа одоо цөөхөн хүн хамтаа олон сумттай учраас энэ шилжилт боловсролд илүү хэрэгтэй байна. Тэгээ энтэй адилхан эрүүл мэндийн үйлчлэгэн дээр ч мөн адилхан юм. Тэгвэл энэ одоо жишээл хамгийн одоо жишээл эмчтийн захиалгыг бол өөрөө шууд төөц машинтайгаа харьцаад шууд захиалга өгөөд дотрын эмчийн цагийг хараад дотрын эмчээсээ бүр алтан цэцгнүүд оржнууд олмоо юу гэдгийг харж хагаад тэр сонгоод эмчээ сонгоод төдөр авъя гэд нөгөө юунаас банкны нөгөө тейлэр дээр очдог хуудас авдаг шиг хуудас авал явчихсан тэр хүн. Хинээс хамаарахгүй. Нэг бол цахимаар захиалга өгч. Тэгээд эргээд шинжилгээ энтрээ өгчих юм бол шинжилгээнүүдээ авахгүй дахиад буцаж тийшээ явах ерөөс шаардлага байхгүй. Тэр шинжилгээний хариу нь буцаад яг тэр иргэний одоо албан ёсны одоо хаяг руу ирж байна. Та тийм маш тийм юм байна гэд зураг мураг авсан бол зөвхөн бүгдээр л ирж байгаа байхгүй. Тэргээ эргээд тэр өвчтөн одоо зайнаас хамаарахгүйгээр хэрвээ уушгийнхаа зургийг уушгины эмчт үзүүлэх гэж байгаа бол уушгины эмчийн хаяг руу хийгээд миний энд шинжилгээ ийм гарсаа энд одоо төгнөлт өгөөч ямар амжилт хийх вэ гэдэг зөвлөмж аваад явах. Ийм л чиглэлийн юмыг ерөнхийдөө би бол хамгийн минимум төвшөнд л яриад байгаа хгүй нэлийн өргөн хэмжээнд хийгдэх юм байлаа. Тэгээд дараа нь хэдүүлээ 1 жилийн дараа 22 онд их чинь нэлийн одоо боломжийн үр дүнгууд гарчих болов гэсэн юм найдлага байгаа. Тэгээд дижитал офс дээр одоо нөгөө хэрэгжүүлж байгаа тал хоёр тал байгаа шүү дээ тийм ээ. Одоо шилбэл багш хүүхэд гэх тийм ээ. Тэгээд эдгээр одоо ингээ энийг одоо хүлээж авах биелнэ үү тийм ээ. Энэ дээр ямар нэгэн судалгаа хийсэн байгаа юу энэ тал дээр. Одоо судалгаа маш их хийсэн.
өнгөрсөн 2 жил бид нар чинь одоо хүүхдтэйгээ танхимаар хичээлүүлж чадаагүй. Танхимаар хичээлүүлж чадаагүйгээс болоод зөвхөн одоо тэр нөгөө Microsoft Teams ч юм уу дахиад дээрээс нь одоо бидний хурал зөвлөгөөнд ашиглаад байгаа нэг хэдэн одоо хугацаатай шүү дээ. Цаанаар бол тодорхой хугацаатай програмуудыг ашиглаад ингээд хурал зөвлөгөөний хийгээд сургалт мургалтаа хийгээд явчихж байгаа байхгүй. Тэр нь бол тэр тухайн үедээ нэг ашиглал өнгөрчихөж байгаа байхгүй. Дахиад их хэмжээний тэр багш нарын хийж байгаа тэр цахим бүтээлүүдийг тэр сурагчтай харьцах тэр дэд үтсийн орчин бол байхгүй байгаа. Тэр зэрэг энэ орчныг бүрдүүлэхийн тулд бид нэр Увс аймаг нэг одоо үеийн системтэй болох гэдэг байхгүй аймгаар нэг үеийн системтэй болоод энэ аймгаар үрдсэн үеийн систем рүүгээ бүх одоо мэдээллүүдийг тэндээ байрлуулад урт үедээ авч хэрэгэлдэг энэ иргэдийн холбоосыг бий болгох гэдэг. Хамгийн гол нь сая болохоор ингээд бид нэр хүчээр ингээд нэг ийм гар утастай шаардлага хангасан техник хэрэгслийн ийм хүүхдүүдийн юм яриад байгаа байхгүй. Тэр иргэн хөр хүйлчлэгээнүүдийг бид нэр одоо төр одоо газрын алуу цахимжлаад эмнэлэг цахимжлаад гэдэг юм яриад байдаг мөртлөөс тэр байгуулгын цахимчдуудыг иргэдэн цахим болж өгөхгүй байгаа байхгүй. Одоо бидний шилжилт бол тэр иргэнийг цахим болгох гэдэг байхгүй юу? Иргэний одоо хамгийн хялбарх нь хамгийн сүлжээ муутай орчинд одоо тэр үйлчлэгийг авах тэр нөхцөлийг нь бүрдүүлэх гэж энэ нэрөө шилжилт хийх гэдэг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энд одоо өөрийн холбооны телефоны одоо операторууд бол жилээс жилд сүлжээгээ маш сайн өргөтгөж байна. Сүлжээний өргөтгөл бол одоо Монгол Увс аймгийн хэмжээнд нэлээд хангалттай Unitel, энэ Mobicom, энэ Skytel тэгээд шилэн кабелээд агаад нэлээд гайгаа болж байна. Тэгэхээр энд бол одоо сүлжээний одоо техник интернетийн суур орчин бол бүрдэгдсэн бол байна. За гарцаагүй дахиад бид нэр энэ ямар ч аюул хаанаас гараад ирсэн хүн хүнтэй харьцахгүй бас нөхцөлд энэ сургалтаа янз бүрийн үйл ажиллагаагаа зогсоочмооргүй байгаа байхгүй. Тэхийн тулд тэр иргэдэн ч тэр суралцагчдын тэр хэрэгцээ нь бол байгаад байгаа. Хэрэгцээ бол би энэ орчинд зайлшгүй тасан зогсож амьдрах ёстой. Тэр битэхээр би зайнаас суралцах заавалчгүй танхимаар суралцах албагүй. Одоо дэлхийн нийтийн одоо жишгээр би зайнаас бас суралцаж болно. Тодорхой хэмжээний програм хөтөлбөр аваад даалгавраа цаг хугацаанд нь явуулаад ингээд суралцаж болно гэсэн. Энэ шилжилтүүд бол иргэдэд бол одоо яг энэ ковидын нөхцөлөөр өгсөн шүү. Энэ ковидын бас нэг сайн тал. Яагаад гэвэл бид нар энэ дэлхийн нийтийн энэ цахим шилжилтээс хоцорч болохгүй. Хоцрох юм бол бид нар нөгөө дэлхийн хүмүүстэй өрсөлдөж чадахгүй болчиход байгаа байхгүй юу? Дэлхийн хүмүүст. Тэгэхээр энэ дэлхийн хүмүүстэй өрсөлдөхийн тулд бид нар энийг хамт явах хэрэгтэй байна гэсэн хэрэгцээ бол байна. Тийм учраас энэ иргэдийн талаас хэрэглэгч талаас хэрэгцээ байгаад байгаа учраас энийг хэрэгжүүлэх боломжтой л гэж үзээд байгаа. Ер нь одоо Монгол Улсын засгийн газраас гэсэн бид нарт өгсөн чиглэлийн дагуу эх 22 онд энэ цахим шилжилттэй бол төлхөө хийе. За энэ төлхөө хийе гэдэг үг нь бол дахиад төсвийнхаа хуулиар дагаад ороод ирж байгаа байхгүй юу? Ямар юм орж ирж байгаа нөхөл бүх одоо төрийн албан хаагчийн томилтын зардал, бензин шатхууны зардлыг хаасчихж байгаа байхгүй юу? Өнгөрсөн жил байсанасаа хаасчихж. Тэгэхээр мэдээж төрийн ажил явдгаар л явна шүү дээ. Явуулахын тулд та нар яа гэвэл энэ замаа хөгжүүлж явуул гэдэг байгаа байхгүй юу? Энэ замаа хөгжүүлж яв. Одоо цаашдаа бид нар бензины үнээс хамаарсан одоо хөгжлийн бодлого байж болохгүй л гэдэг байгаа байхгүй юу? Одоо бензины үндэн дүүжлэгдээд байх юм бол одоо бензины үн чинь яваалаа шүү дээ дэшээ. Тэгэхээр бид нар одоо за сургалтанд орч чадахгүй байна за болий ингээд хөгжлөөс тосроод байж болохгүй л болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг бензины үнээс хамаардаггүй энэ шийдэл нь бол яхаарахгүй дижитал шилжилт болчиход байгаа. Энэ рүү л ор гэдэг. Томилтгүй бол бид нар явж чадахгүй ингээд одоо байр хоолны зардал байхгүйсээс бид нар явахгүй гэдэг асуудал байж болохгүй болчиход байгаа. Энэ бол зайнаас хамаарахгүйгээр энэ зам руу л орлох гэсэн ийм л бодлогыг тэр төсвөрөөр хийгээд өгч байгаа. Төсвөр гарч байгаа үйлчлэгтэй холбоотой алсын хараа хар тавьчихгүй доктортой үйлчлэлийн зорилт 2030 гээд зорилтуудаа уялдсан одоо төрийн хувийн хвшлэр гүйцэтгүүлж болох үйлчлэгээнүүдийг тэр хувийн хвшлэр гүйцэтгүүлж эхэлнэ. 22 оноос жишээлбэл цэвэрлэгээ, харуул хамгаалалт, дагуулгач гэдэг юм уу ийм үйлчлэгийг хувийн хвшлэр гүйцэтгүүлнэ гэдэг Монгол улсынхаа хэмжээнд ороод ирж байгаа. Тэгэхээр яг энэ асуудлыг зөвхөн Увс аймаг хийж байгаа юм шигээр ойлгоод байгаа нэг хэсэг бас байгаа дээ. Энэ олон хүний ажил. Тэр бол одоо Монгол улсын төсвийн тухай хууль батлагдсан. Тэгээ Монгол улсын төсвийн тухай хуулийг батлагдсныг дагаад
Энэ орон нутгийн 22 оны төсвийн төслийг боловсруулах, хилэлцэн батлах, хэрэгжүүлэхт баримтлах чиглэл өдөр дэмжигсэн сангийн сайдын тушаалын номер 1 хавсралт байгаа байхгүй юу? Энэ номер 1 хавсралтын орлогын чиглэлээр та нарт юу хийх ёстой юм бэ гэдэг. Ингээд бүгдийг заагаад өгсөн байж байгаа. Орлого бүрдүүлэх чиглэлээр та нар яг ийм ажлуудыг төсвийнхөө орлогыг бүрдүүлэхэд анхаараарай гэдэг ингээд заагаад өгчөж байгаа. Дахиад дээрэс нь зардал гаргахтаа яах юм бэ? Ямар чиглэлээр зардлаа гаргах юм бэ? Гэдэг ийм чиглэлийн зардал. Тэр зардал дотор нэг номерт тэр цахим шилжилтэд идэвхжүүлээ. Бид нар та нарын чинь одоо ийм зардлууд шаассан шүү. Цахим шилжилтэд идэвхжүүлсэн ийм зардал байж байгаа. За тэрний энэ зарлагын тал дээр төрийн байгууллагын хэрэгжүүлэх зарим чиглэлийг хувийн хвшлэр гүйцэтгүүлэхт халаар гэдэг ингээд бүхэлдэн дөрөвдүгээр заалт ороод ирж байгаа байхгүй. Энэ дөрөвдүгээр заалт нь орон нутгийн засаг захиргааны бол нутгийн өрөөдөд хосны байгууллагын цэвэрлэгээ, үйлчлэгээ, харуул хамгаалалт, цахилгаан, халаалтын үйлчлэг болон засвар автомашины үйлчлэгийг төр хувийн хвшлийн түншлэлээр явуулаа. Мань ерөнхий боловсролын сургуулийн дотор байр цэцэрлэгийн цэвэрлэгээ, үйлчлэгээ, харуул хамгаалалт, хоол үйлдвэрлэл, цахилгаан, халаалтын үйлчлэгээ болон засвар автомашины үйлчлэгийг бас эрүүл мэндийн энэ үйлчлэгээнүүдийг бас мэрэгжлийн боловсролын бас ингээд та нар одоо ингээд төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлээ гэд Монгол улсын төсвийн тухай хуулийн хүрээнд сангийн сайдаас тушаал гаргаад ингээд өдөрдөм чиглэл өгч гар зэрэг энэ зөвхөн Увс аймгийнх биш Монгол улсын хэмжээний асуудал гэдэг нь харагдав. Одоо бид нар яг энийг яаж одоо байгаа төвшнээс нь дордуулахгүйгээр зохион байгуулах вэ гэдэг асуудал их чухал байна. Энийн хүрээнд одоо бүх одоо ийм үйлчлэгээний байгууллагуудын ч одоо бид нар төсвөр нь дамжуулж цэвэрлэгчийн зардлыг хуваарлах боломжгүй болж одоо цалин өгөх боломжгүй. Тэр одоо харуул хамгаалтынхаа зардлыг тухайн байгууллагын төсвөр дамжуулж өгч болохгүй болчиход байгаа байхгүй. Тэхийн тулд ямар нэгэн хувийн хвшлэлтэд түншлэж таарах гэдэг. Түншлэхдээ салбараараа түншлэх юм уу? Байгууллагаараа түншлэх юм уу? Яах юм бэ гэдгийг одоо боловсруулах шатандаа бид нар орж ийн одоо хуулиа баталсан учраас тэгвэл энийг боловсруулаад аймгийн хуралдаар ороод бас батлуулж авна. Бид нар ийм замаар энэ төр хувийн хвшлийн түншлэлтийг хэрэгжүүлэх гэж байна. Гэт энийг батлуулж авсны дараагаар нэг сарын одоо 20 ихтэл хүмүүсийн цэвэрлэгчийн цалин бол тэр компаниараа дамжаал тэр цэвэрлэгчтэй очдог. Тэр харуул хамгаалтын зардал тэр компаниараа дамжаалаа тэр хувийн хвшлийн байгууллагаараа дамжаал очдог. Энэ систем рүү орчих ёстой. Энэ бол баш богино хугацаа үлдсэн. Энд нэлээд сайн оновчтой сууж, ажиллаж, тал талаас нь бодож, одоо байгаа нөхцөл байдлаа тооцож ингэж хэрэгжүүлэхгүй бол тухайн байгууллагын үйлчлэгээ доголдох бас боломж бас байна. Тэгэхээр энэ аль бүх эрсдлийг тооцож энийг алдаа мадаггүй зохицуулах нь одоо бидний үүрэг болчиход байгаа. Дэд үтсээр нэг асуулт асууж байна. Дэд үтсийн ажил одоо ер нь бол ингээд 18 тэрбумаар нэг хийгдсэн 10 төгрөг. За зүүн төгрөг дээр өнгөрсөн жил нөгөө зүүн төс ажил хийгдсэн. Яг цаашдаа 22 онд таны барьж байгаа бодлогоо таахан гэж бодлоо. Дэд үтсийн ажлын бодлогоор үргэлжлүүлж одоо хийх үү? Тэн дээр шугам зүйлчэнд тавигдах уу? Шинээр яг одоо 22 оны тусгацсан юм байна. Дэд үтсийн ажил одоо жишээл 18 тэрбум төгрөгийн одоо баруун болон нарын тойргийн одоо асуудлууд их шийдэгдсэн. Энэ дэд үтсийн асуудлыг цаашаа үргэлжлүүлэхгүй байна гэсэн санд нэлээд гарсан шүү дээ. Тэгвэл энэ дэд үтсийн асуудал гэдэг бол яг тухайн одоо шугам очсон бол тэр одоо шугам очсон газрын одоо өрхүүд бүгдээрээ сайхан хологдох юм боломжтой байх хэрэгтэй байхгүй юу? Уг нь тэр дэд үтсэд. Тэгэхээр тэр дэд үтсийн зураг нь одоо шийдэл нь болохоор одоо энэ шугамаасаа одоо шугамынхаа дагуу ингээд 70 м тутамд ингээд тийм байгаа өрхөд бол энэ эхний 70 м энэ байгаа нөхдүүд хамрагдах хэрэгтэй. Дахиад дараагийн худгаас 70 м-ийн тойрог дотор байгаа нөхдүүд ингэж хамрагдах хэрэгтэй гэсэн ийм одоо 70 м тутамд нэг худаг байгаа байхгүй юу? Худаг байгаа. Тэр худгаасаа тэр 70 м дотор байгаа тэр айл өрхөдийг яаж холох шийдэл нь тэр зурганд байхгүй. Тэр зурганд байхгүй. Зөвхөн үндсэн магистрат шугамаа явуулаад 70 м тутамд нэг худаг өсгөл өргөцсөн байж байгаа. Тэгэхээр тийм дэд шугамын зураг нь байхгүй байгаа учраас тэр хөссөн иргэн бүхэн холбогдож чадахгүй байгаа байхгүй юу? Тэр хүмүүсийн чинь амьдрал янз бүр байна. Тийм ээ? Тэгэхээр тэр уг нь тэр 70 м тутам тойрогт байгаа тэр айл бүх айл өрхөөдийг холбоход чинь нэг айлын хашаа гэдэг чинь одоо та нар бодоод өстой 30 бараг 20-30 м байдаг өстой тийм ээ? Тэгэхээр тэр тэнд нэг олон айлыг холбож чадахгүй болчиход байгаа байхгүй юу?
Тэгвэл тэнд байгаа тэр олон айлуудыг наан цаана байгаа олон айлуудыг холбохын тулд тэр зураг хэрэгтэй болж байна. Тэр зургийн дагуу тэр айлууд тэр нэгдүгээр хотогнаас авах зардлаа өөрснөө гаргах байхгүй нийлж тэр нийлж гаргах тэрээс шийдэл гаргаж чадахгүй байгаа иргэд. Тэгэхээр зэрэг хамгийн ойрхон байгаа нэг нөхөр нь аваад хаагаа хийчихэд байгаа байхгүй юу? Апл дахиад тэднийгээс авна. Дахиад тэднийгээс хамааралтай болоод ингэж явна. Ингээд нэг улаан хоолойны нарийнслэгд өвчин туссан шиг ингэ яваад ямар ч үр дүнгүй юм болчих гээд байгаа. Тэрнээс болоод иргэд одоо бохимдод байгаа байхгүй юу? Энэ шугамчин ирчихсэн мөртөөсөө би хологдож чадахгүй байна энд чинь. Энийг явуулж өгөөч гэдэг байгаа. Энийг явуулж өгөөч гэхээр бид нэр энэ дээр шийдэл нь байхгүй байхгүй. Тэгэхээр энэ жил би аймгийн ерөнхий архитектор гэж хүн авсан байж байгаа. Энтэйгээ нийлээд ямар ч гэсэн энэ 70 метрийн ариадас дотор байгаа олон айлууд хологдох боломжтой дэд зургийг нь хийлгэн. Тэгвэл энэ бас их олон хүмүүс хэрэг болно. За хоёрдугаарт одоо байгаа энэ 18 тэрбум төгрөгөөр босгосон дэд бүтц бол тийм багц дэд бүтц биш. Энэ дээрээ одоо ингээд зарим газар нь бол ингээд орон сууцны хорооллууд босоод эхэлчлээ шүү дээ. Тэр газар ус айлын хашаанууд чинь ингээд нэгэн айл амьдардаг байсан бол 20 хэдэн айл амьдардаг, 30 хэдэн айл амьдардаг болоо явчихж шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ байшингууд ч бас төвлөрөл бүрдэж байгаа байхгүй юу? Орон сууцны хорооллууд байгаад хашаа зарим хүмүүс хаашаа чөлөөлөгдөд орон сууц руу ороод байна шүү дээ. Тэгэхээр энэ яваандаа ирээдүйд юу харагдах гэж байгаа юм бэ? Бид нэр одоо энэ босгосон дэд бүтцээр цугларах байх хэрэгтэй үгүй. Цугларцгаах хэрэгтэй байхгүй юу? Цаашаа ингэ замбараагүй үр ашиггүй тэлэх биш. Одоо энэ дээрээ яаж төвлөрөх вэ? Энийхээ ашиглалтыг яаж сайжруулах вэ гэдэг асуудлаар илүү чамбаа ярих хэрэгтэй. Тэгээ энэ нь бол үргэлжлүүлж гин гэж үзэж байгаа. Дахиад дээрээс нь надад үргэлжлүүлдэг мөнгө бол ерөөсөө засвар үйлчлэгээний зардал надад 1 тэрбум төгрөг шүү дээ. 1 тэрбум төгрөгөөр тийм олон шугам би цаашаа бас хийж чадахгүй шүү дээ. Нөгөө санхүүгийнхээ хэмжээнд л баригдаж хийн шүү дээ. Тэгэхээр энийг одоо мэдчихээд одоо гэдэг юм уу? Энийг явуулсангүй чи зогсоож байна. Надад мөнгө байхгүй шүү дээ тэр явуулдаг нэгдүгээрт мөнгө байхгүй. Одоо би болохоор эргээд тэр сайхан үүсэн дэд бүтцээ яаж ашигтай олон хүнийг одоо ашигладаг болохгүй гэдэг нэг ухааны яриад. Энэ дээрээ би явдгаар явна. Хөгжлүүлний нэг энэ дэд зургуудыг гаргана. Энэ зүүн тойргийнхаа зургийг одоо хийгээд дуусч байгаа. Одоо ингээд магадлалаар ороод гараад ирэхээр нь эндээсээ бид нар тодорхой хэмжээний шийдлүүдийг баялаг хот хаалтын сайдын багц руу явуулаад шийдвэрлэхийн төлөө хойноос нь хөөцөлтөн. Энэ талдаа бид нар бас нэлээд шийдлээ хийгээд явъя гэж бодож байгаа. Тэгэхээр энд бас их усрын асуудал бас дахиад ярьдаг байхгүй. Энэ дулааны асуудал ярихаар их усрын асуудал их чухал болж байгаа. За энэ хоёрдугаар дулаан бол одоо энэ байгаа бүх шугамаа хүмүүс хологдлоход хангаж чадах уу? Дахиад дээрээс нь дулааны нэгдүгээр их усэр нөгөө бидний зурулсан 550 сая төгрөгийн зургаар шинжил хийхэд хангаж чадах уу? Их усэр бол бас хангалттай биш байгаа. Одоо энэ шугам тавигдсанаас болоод зарим орон сууцны хороололд хөтөн дулаан боллоо энэ төр гэсэн амд бас доголол гараад ингээд нэг гормын алд зөрчилд бас гараад. Тэгэхээр зэрэг энэ бид нэр би хүмүүс тандад хэлсэн танаас гэсэн ойлгосон байна. Ер нь энэ Улаанхум хотынхаа 30 он хүртэлх ерөнхий төлөвлөлтөйгөө уялдуулаад нэгдүгээр хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, 3-дугаарт эрчим хүчнийхээ хангамж, дулааныхаа хангамжийг, цэвэр бохирсныхаа хангамжийг ямар хэмжээнд ихний ээлжинд бид нэр явуулах уу, хаагур яах уу гэдэг дээр нэг бас эргэж хараад мөнгө санхүүгээ тооцоод чаддаг тооцоогоо гаргаад ард иргэдэд яг тодорхой ярмаар юм байл. Энийг би хурлаар оруулах хэлсэн байж байгаа. Тэгэхгүй болохоор чинь хөрхийн амьтад зөв шүү дээ. Одоо тэнд байгаа хүн ч гэсэн холбогдмоор байна гэж хэлж байна. Энд байсан хүн ч холбогдмоор байна гэж байна. Тэр яаж шийдлийг хэлж өгөхгүй болохоор чинь тэр хүмүүс чинь мэрэгжлийн хүмүүс чинь ойлгохгүй шүү дээ. Тэгээ ер нь хөгжилтэй орн та нар мэдж байгаа. Ямар юмыг хамгийн түрүүнд явуулд юм бэ гэвэл нэгдүгээр цахилгаан эрчим хүч. Айдар цаг цахилгаан эрчим хүчийг бүх айл гэрт хүргэх ёстой. Нэгдүгээр. За хоёрдугаарт нь бол цэвэр усыг тэр айлуудад хүргэх хэрэгтэй. Гуравдугаарт нь цэвэр ус очиж юм бол тэр айлуудад бохирын одоо асуудлыг шийдэх ёстой. Бохир зайлуулах асуудал. Ариутгал татваргийн асуудлыг ярих ёстой. Ер нь цахилгааны энэ гурав шийдэгдэхэд бол дуглаан бол заавалч турбаар авдаг технологийн шийдэл бол одоо өлөг домог болсон.
цахилгааны шийдлүүд байна, газрын гүний дулааны асуудал байж байна. Энэ бол одоо бидний одоо ингээд турбагаар халуун усгүй гэж бүх юм шийддэг шийдэл бол одоо нэг номын шийдэл бас биш шүү дээ. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ бид нэлээд бодож эргээд ингэж л ер нь одоо ойрын жилүүдэд явах юм байна гэсэн юм оруулж ирэх гэж л яриад байгаа. За нөгөө авилгагүй ус гэж зарласан гэсэн хэлсэн. Ер нь энэтэй холбоотойгоор ямар ажлуудыг төлөвлөж байгаа юм? 20 онд бас suurцсан зүйл байгаа. За авилгагүй увс гэдэг ажлыг яриад байгаа. Энэ авилгагүй увсыг одоо хэрэгжүүлэхийн тулд ямар ч гэсэн шийдвэр гаргах төвшин ялангуяа өөрөөсөө эхлэж би бол энэ авилгагүй увсыг бол мандалж ажиллая гэж ярьж байгаа. Ер нь энэ ийм үйл ажиллагаатай эвлэрэхгүй гэсэн ийм чиглэлийн асуудал манлайлалын асуудал. Энийг бүх шатны засаг дарга нартай бүх шатны байгууллагын удирдлагуудтай хэлж байгаа. Хэдүүлээ өөрснөө манлайлъя. Өөрснөө одоо үгүй гэж хэлж сурыг. Үгүйгээ хэлчмээр байна л д. Тэгэл нэг хүн ороод ирэхээр танил тарлан юм шиг харагдаад ингээд нэг тэрний асуудал шийдчихмээр санагдаад амиргүй байхгүй. Үнэхээр шийтгэр бол шийдэж өгөө, шийтгэргүй бол үгүй гэж шууд хэлчих хэвээр. Эхний ээлжинд боломжгүй юм дээр үгүйгээ хэлээ сурч. Энэ эхний хамгийн авилгын эсрэг шийддэг. Чадахгүй юм үгүй л хэлчих. Чадахгүй мөртлөөс худлаа эргэлзүүлээд нам ингэ шийдчих чам шиг хүн зовоодгоо болъё гэж. За дараагийн асуудал бол яг ийм үйлдэлийг газар дээр нь одоо барьж одоо ялангуяа цагдаа сэргийлэх байгууллагууд одоо иргэдийн одоо нэг оролцоо гэдэг юм чинь ярих гэдэг байхгүй. Оролцуулна гэдэг чинь иргэд энийг хэлмээр байгаа байхгүй юу? Авилга байна л тэгнээл тэр хүн сурлага гаргалаа гэсэн мөртлөөсөө гэртээ гомдоо суугаад байсан мөртлөөсөө хэлэхгүй байгаа байхгүй юу? Хэлэхгүй. Хэлүүлэхийн тулд бид нэр одоо би хариуцлагатай ингээ баталгаатай тэр авилгын увс гэдэг одоо янз бүрийн пэйж болон янз бүрийн сахим хаягнуудыг нээж байгаа байхгүй. Энэ рүү та бол ямар ч айдсгүйцгүйгээр ирүүлээ. Энийг нууцлалтаагаар бид нэр бол аваад шалгадаг байгууллагуудаараа шалгуулаад дараа нь асуудлаар явъя. Тэгэхээр манай иргэд өөрснөө энэ талын мэдээлэл нь өгөх дургүй байгаа шүү дээ. Тэгэхээр иргэдийн оролцоог бүрдүүлж энэ асуудлаа явах хэрэгтэй. Тэгэхээр иргэдтэй ойлгох хэрэгтэй. Энэ авилгал гэж юу юм, хийл агуул гэж юу юм, одоо энэ эсвэлтгүү гэж юу юм, яагаар энэ авилгал албан тушаалын хэрэг болдго гэсэн. Энэ чиглэлийн соён гэрчлэх ажлаа нэлээд явъя гэж бодож байгаа эрхчлүүд. Энэ нь бол урьдчилан сэргийлэх ажил. Ер нь урьдчилан сэргийлэх ажлыг ер нь бүх төвшөндөө зөвхөн гэмт хэрэг биш. Энэ урьдчилан сэргийлэх ажлыг ер нь бүх төвшөндөө сайн хийхгүйгээр цаашдаа эрсдлийг даван тул чадах чадвар биднэрт бол байхгүй бол. Тэгэхээр энэ чиглэлийн асуудлуудыг нэлээд эхлүүлээд яваад одоо энэ авилгатай тэмцэх газрын дээр байгаа авилгын одоо хэрэгүүдийг нэлээд одоо шуурхаа явуулаа гэж би сая хэлсэн байна. Яагаад авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн дүгнэлт ирсэн 5-6 хэрэгүүд надад ийм авилгын шинжтэй хэрэгүүд байна. Энийг би прокурор руу явуулчлаа. Гэдэгт энэ яагаад прокуророосоо хурдхан шүүх рүү яваад асуудал нь нэг тийшээ болдгоо юм бэ? Ингэж удаашраад авах юм бол энэ авилгын хэрэг чинь явахгүй шүү. Гэтэл чиглэлээр энэ чиглэл рүү би одоо тэр нөгөө хуулийг хэрэгжүүлдэг байгууллагууд руу энэ миний одоо зүгээр л одоо шахалтай шүү дээ. Одоо энэ асуудлаа сайн. Түүнээс биш би тэр шалгадаг эрх мэдлийг хүнж биш, өөрөг чиглэл өгдөг хүнж бас биш би. Ер нь тэгтээ ийм шудраг ус юм дээр бид нэр шийдэ хурдан хэлчихмээр байна. Буруу юу зөв юу гэдэг. Энэ чиглэл рүү бид нэр ажлаа эрчимжүүлъя л гэдэг талын юм яваад байгаа да. Өөрөөсөө эхлэж би бол энэ авилгын увсыг бол мандаж ажиллая гэж ярьж байгаа. Өөрснөө манлайлъя. Өөрснөө одоо үгүй гэж хэлж сурыг. Үгүйгээ хэлчмээр байна л д. Энэ өссөн сэргийлэх ажлыг ер нь бүх төвшөндөө сайн хийхгүйгээр цаашдаа эрсдлийг даван тул чадах чадвар биднэрт бол байхгүй бол. Одоо жишээлбэл тэр шин гэдэг үг нь болохоор шин техник, технологи, инновацийг л энэ салбар руу оруулах гэсэн бол зорилго байж байгаа. Газар зохион байгуулалт, хот байгуулалт гэсэн ийм дөрвөн үндсэн салбарын хүрээнд хийхээр төлөвлөсөн байсан аймгаар нэг үеийн системтэй болоод энэ аймгаар үрдсэн үеийн систем рүү бүх одоо мэдээллүүдийг тэндээ байрлуулад урт үед хэрэгэлдэг энэ иргэдийн холбоосыг бий болгох гэдэг.